харгална гэдэг бол биеийн доторх энергийн хэмжээ ихссэн байна гэсэн үг. Биеийн доторх өөхний хэмжээ их болжээ. Орж ирж байгаа энергийн хэмжээ бид нарын амьд бодисын хэрэгсэх хэмжээгээс хит хэвтэрсэн байна. Ингэснээр бол бидний биеийн доторх бодисын солилцоогийн самууралд орсон байна. Бидний бие сэтгэлд одоо охирол үүсгэж байгаа нэгэн удаан чанартай өвчин юм аа. Ийм болохоор энэ бол харин эрүүл биш, баян эрхэмч биш, харин энэ бол нэг зүйлийн өвчин юм шүү гэж ойлгох ёстой. Одоогийн хүмүүст нийтлэг оршиж байгаа асуудал л да. За энэ таргалалтын асуудалдаар бол хоёр тал зүйл байгаамаа. Нэг нь өвчнөөс бол таргалах. За өвчнөөс бол таргадаг бол одоо уурэг тархин дотор байгаа одоо унжуу тархины асуудал байна. Бөөрийн дээд удалчирхайгийн асуудал, одоо бамбай булчирхааны асуудал, нойр булчирхааны асуудал, гидсэн замын тэр одоо гидсэн замын бактерийн одоо тэнцвэр алдагдсан. За тэгвэл гормоно төрлийн эм хэрэгэлсэн. Гэх зэрэгээс өвчнөө талын одоо ийм шалтгаанууд үүсэж байгаа юм л да. За түүний дараагаас нь авч хэлэх юм бол одоо дан гагц таргалах гэм гэж байгаа байхгүй юу. Одоо тэрний шалтгаан бол бид нар одоо нэг бол удмаасаа таргалах гентэй байж болно. Хоёрдугаарт нь бол бидний амьдралын хөвшил дадгал гэдэг юм уу, амьдралаас болсон ийм таргалалт юм аа. Их идээд, их уугаад хөдөлгөөн хийхгүйтэй л холбогдолтой. Ер нь тарган хүнийг ингэж хэлдэг шүү дээ. Цадсныхаа дараа дахиад нэг ам мэддэг хүн л амархан таргалдаг байхгүй юу. Энэ нь бол илүү ижээл гэсэн үг, баг хөдөлгөөн хийжээл гэсэн үг. Тэгээд яг одоо нийгмийн дараалт гэдэг юм уу, одоо энэ сэтгэх үедээ бас холбогдолтой л асуудал тийм ээ. Эдгээрийг ойлгох хэрэгтэй. За тэгвэл одоо энэ Дэлхийн нийтийн эрүүл мэндийн зохион байгуулалтаас бол энэ эрүүл мэндийн нэг баримжаа гаргасан байт юм л да. Тэр нь бол одоо хүний биеийн хүндийн баримжаа гэж байгаа. Тэгвэл BMI гэсэн юм томьёогоор биеийн хүндийг нь биеийн өндрийн квантаар хуваахтай зэрэгэл гарч ирж байгаа юм. Энэ баримжаа нь бол 18.5-аас 24.9-ийн хооронд бол баримжаат биеийн хүндээ гэж байгаа юм. За биеийн хүнд гүтэрнэг бол 25-аас 29.9. За энэ бол биеийн хүнд хүндэрсэн, хэтэрсэн. За түүнээс дээш гарахтаа таргалалт гэж байгаа. Таргалалтыг бол одоо 3 дис хувааж болж байгаа юм л да. 30-аас 34.9. За энэ нэгдүгээр тисийн таргалалт. Хоёрдугаар тисийн таргалалт бол 35-аас 39.9. Энэ хоёрдугаар зэрэглэлийн таргалалт. Гуравдугаар зэрэглэлийн таргалт гэдэг бол одоо аимшигтай явдал болно шүү дээ. 40-оос дээш үүнийг хэлж байгаа юм. За ийм болохдоор хэрвээ одоо бидний баримжаат биеийн хүндээ гэдэг бол 18.5-аас 24.9 гэж байгаа юм. За энэ бол баримжаа юм байна гэж ингэж ойлгоорой. За үүнийг нэг чанагцсан ойлгоноог бол одоо миний номноос үзээрэй. За тэгээд бас энд нэг дөгм арга байдаг шүү дээ. Ер нь бол биеийн өндрийг сантиметрээр бодоод тэгээд түүнээс 100 юм уу 105-ыг асаа таны баримжаат биеийн хүндээ гэдэг. Ер нь бол хүн бол нэг зохистой хэмжээний баримжаатай байх нь их зүйтэй явдал болно. Орчимд одоо энэ Япон улсын судалгаа хийснээр бол бага зэрэг тарган хүн юм уу биеийн хүнд хөтөрсөн хүн бол харин урт насалдаг гэж байгаа юм л да. Ихшдгээд одоо ер нь бол энэ туранхай хүнээс 6 жил илүү амьдарч байна гэж байгаа юм. Энэ Японы баруун хойдын их сургуулийн судалгаа хийснээр бол 95 оноос 2006 он хүртэл одоо 40 хэдэн мянган хүн 4 төм гаруй хүнд одоо шинжилгээ хийсэн байна л да. Даган одоо энэ шинжилж үзсэн байгаа юм. Энд бол 40 наснаас 79-ны хоорондох одоо эгэлжирийн ард түмнүүдийг үзээд тэгээ хамгийн сүүлдийн гарч ирсэн энэ тоо баримтаас үзэхэд бол яг одоо туранхай хүн баримжаад нийцсэн хүн урт насалдана гэсэн энийг бол яг эсрэг гарч ирж байгаа байхгүй юу. Харин баг зэрэг биеийн хүнд хөтөрсөн хүн сая урт насалдсан байна гэсэн үр дүнтэй болсон хүмсүүдийг их зочоосон л доо. Энэ бол төрөөнөө үзэжсэн харалтуудыг шууд эсрэг болж орж ирж байгаа байхгүй юу. Ер нь бол хүн болвол их туранхай, их тарган бүрэл эрүүл бус байдал л дээ. Тийм болохдоор миний үзэлтэй ч гэсэн их туранхай хүн чинь тэгээд нөгөө биеийн эсэргүүцэх хүчин чадал их муутай байдаг байхгүй. Тийм болохдоор тэр урт наслах боломжуудыг хангагдахгүй байгаа юм. Бага зэрэг биеийн хүнд хэтэрсэн хүн чинь байж та тэр хүчин чадал тэгэл одоо олон талд бол тэр биеийн эсэргүүцэх хүчин, биеийн даацад даах, эсвэрлэх хүчин олон талд бол их сайн тал үзэж байгаа. Бас зохих хэмжээний биеиндээ хадгаламжтай гэснийг харуулж байгаа юм. Ер нь тэгээд бол одоо хамгийн чухал нь бол булчин болоод өөхний хацал. Энэ их чухал байдаг юм. Хэрвээ булчин сайтай баг зэрэг өөхтэй байхад одоо сайн. Эрэгтэй хүнд авч хэлэх юм доо булчин болоод өөхний хацал бол 10 юм уу 20 хацалтай байх тийм ээ. Эмэгтэй хүнд бол 100
15-аас 25 байх. За энэ нь бол булчин болоод өөхний харьцал бол их сайн байна гэснийг харуулж байгаа юм. Тийм болохоор бид нар яаж булчин болоод өөхний харьцлыг сайн байлгах вэ? Хамгийн үндсэн асуудал бол бид нар зохистой биеийн тамирын хөдөлгөөн хийж л өөрийнхөө булчингийг сайхан булчинлаг байж тэгээд дээрээс нь зохих хэмжээний өөхтэй байгаад ингүүл сая урт насалж удаан жарахын бас нэг чухал суурь болж байгаамаа. Ингээд энэ дээр бас анхаарлаа хандуулаад илүүхэн шиг хөдөлгөөн хийгээд тэгээд булчинтай байгаарэ. Ер нь бол одоо хүн тарган байх бол их хор нөлөө ихтэй шүү дээ. Таргалтын гол учир бол өвчнөөс бол таргалсан байна. Тэгээд одоо бас өөрөн амьдралын твшил дадгалаас болоод таргалсан байна. Тийм байгаа. Тэгээд одоо таргалснаас нь хамгийн урдаар л юунд одоо тэр гой сайхан хүний биеийн хэлбэр дүрсгүй болж байгаа юм. Фигүргүй болж байна гэсэн үг. За тэгээд цаашлаад аваад хэлэх юм бол амьдралын дунд одоо явууд суухаас өксүүлээл одоо тийм их таатай биш шүү дээ. За цааш нь одоо дамжруулаад хэлэх юм бол одоо уушигнэ, зүрхнэ, бөөрнэ, илэгнэ үйл ажиллагаанууд одоо их хүндрэл ачирж байгаа юм. Нуруундаа тийм үе гүшүүндээ их даралт ачирж байгаа юм. Тэгээд амархан өвчин олдог болно, тийм ээ. Тэгээд цаашаа хэлэх юм бол одоо баян эрхэм өвчнгүүд, олон өвчнгүүдийн их үүсвэр болж байгаа байхгүй юу? За ингээд энгийн нэг одоо эрүүл хүнтэй харьцуулаад үзвэл цусан даралт өндөртөх нь 8 дахин илүү гэж байна. Шигэр шижин өвчнөөр өвчлөх нь 7 дахин илүү гэж байна. Зүрх цусан судасны өвчнөөр өвчлөх норм нь 5 дахин илүү гэж байна. Хорт хавдраар өвчлөх нь илүү гэж байна. За нэн илүү одоо гидснийхэн гэсээр ийм одоо тарган хүмсүүд өлөх нь урт бол насанд дэдий ахархаан л гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгтэр юугийг хэлж яана гэвэл одоо гидсэрэн том хүн чинь маш амархан л одоо амь насанд ингээл охордож яана л гэсэн үг. За том хүн даваад хэлэх юм бол өөхнөө тоон их гэмээр нэмэгдэж байгаа юм. Хүүхдэд даваад хэлэх юм бол өөхнийх нь эсийн тоон нэмэгдэж байгаа байхгүй юу. Өөх байдаг эсэн нэмэгдээд байна. Тэр нь хоосон ч гэсэн эсэн нэмэгдээд байна. Хожим ийм олон эстэй болчих дараа ер нь туурахад маш их хүнд байдаг. Тиймээс хүүхдийг багаас нь таргалуулах бол бас туйлын их буруу юм байгаа юм л да. Энэ бол бас л одоо бид нарын том хүнтэй шууд холбогдолтой шүү дээ. Эрүүл хооллолт өгөөгүй шүү дээ. Дандаа энергиэр өндөр хоол өгөөд байсан байна шүү дээ. Дандаа тэр хов новч шиг хоол өгөөд байсан байна шүү дээ. Ингээ хүүхэд таргалж байна шүү дээ. Тийм болохоор хүүхдийг таргалуулах бол амь насанд нь ирээдүйд нь одоо тийм сайн явдал биш юм а гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэгээд одоо эрүүл хооллолттой байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол энерги ихтэх дээрээ хүний амь нас охордноо, амтны амь нас охордож байна гэж шинжлэх ухаантангууд батлаад байна шүү дээ. Ер нь бол энергийн хэмжээг зохистой асснаас бол одоо энэ амтингуудын одоо туулайч байд юм уу, дуршилтын нохойч байд юм уу, сармагчинч байд юм уу, ийм амтны амь насыг уртгаж болж байгаа байхгүй юу. Энээ суурин дээрээ батлаад одоо хүн болоно шүү дээ. Одоогийн идж байгаа энергийн хэмжээгийг 130%-аар асгахдал хүний амь нас 130%-аар нэмэгдэж байна гэж байгаа байхгүй. Ингээд та энерги хязгаарласнаас та их сайхан одоо тэ биеийн их сайхан тохиромжтой, эрүүл, урт наслах боломжууд бий болж байгаа байхгүй. Одоогийн чинь одоо энергийн чинь хоол идэхтэй чинь энерги чинь голдвол одоо уураг, өөхөө, шихэр энэ чинь бол энерги энийг хэтрүүлээл байгаа байхгүй. Хэдрэхтээр бид нар таргалаад байгаа юм. Тэгээ энийгээ их орохтоор чинь бол тэ эргээд бол витамин төрлүүд одоо өөр зүйлийн одоо ширхлийг идүүд нь бага ороод ингээл бидний эрүүл мэндийг нөлөөлөд байгаа юм л да. За ийм болохоор таргалалт гэдэг бол ерөөсөө л хүний эрүүл мэндэд шууд охирол ачирна гэж л ойлгох хэрэгтэй. Ингүүл бид нар эрүүл байхын үзэл ухамсар бүх талдаа л одоо зөв ойлголттой болж яана гэсэн үг дээ. Хүн ер нь хит таргалах, хит турах гэдэг бол амьдралтай шууд холбогдолтой, эрүүл мэндтэй шууд холбогдолтой л. Таргална гэдэг бол нэгдүгээр үгэнд авч хэлбэл удамжилттай холбогдолтой байдیں۔ Ер нь үгэнд хэлдэг штэ. Тийм ээ, удмаараа энэ тарган улсууд байдаг, ийм үг байдаг. Зарим хүн бол энэ би усан ч л одоо миний мах нэмэгдэм а гэдэг. За энэ бол зүйрлж хэлсэн үг л дээ. Ус уугаад зөвхөн ус уугаад л лавтай таргалахгүй, тэр лавтай турна. Гэвч юуг хэлж яана гэвэл энэ хүн баг зэрэг энергийг идээд оруулсан ч бүгдийг бүрмөсөн сайхан шингээж чадахыг л хэлж байгаа юм. Зарим хүн туранхай хүний хэлдэг штэ. Досны ган дотор байсан ч энэ хүн досондоор өнгөрж исэн ч энэ хүн таргалахгүй гэж хэлдэг. Яагаад гэвэл тэр хүнээ шингэн авах чадвар нь бага байна гэсэн үг. Бас нэг талаараа хэлэх юм бол хэрвээ энэ хүнээ биеийн дотор одоо юу байна штэ. Энэ хүний бие гэдэг бол маш их ухаалаг
маш нарийн зохицсон бүтээн байгуулалт юм л да. Хэрвээ тэр хүний биеийн дотор хэрвээ шимт хижээл нь гүйцэд болчихвол шингээхэн болчдөг. Иймэрхүү зарчмууд бас байна шүү дээ. Ийм болохдоор энэ бол удамшлын талаас бол авчлах юм бол ийм зарим нь сайн шингээдэг, зарим нь муу шиг шингээдэг, зарим нь зохих хэмжээнд хүрлээсээр илүү шингээж авдаг. За ийм байдлууд байна. За нөгөө талаар хэлбэл хамгийн гол асуудал нь бол хайстаа л одоо энергийн хэмжээ ихтсэн байгаа. Энерги юунаас ирнэг бол уураг, өөх, чихрийн нүүрс уснаа нэглэж штэ. Энэ гурав л одоо бидний таргалалттай шууд холбогдолтой. Хэрвээ таргаан зөв барьна гэвэл энэ гурвыг зөв тохируулдаг. Гээл одоо тарах чинь ингэм байх болно. За таанаас нь шимт хижээлээ чинь 6 их шимт хижээлийн чинь одоо юу байдаг штэ. Цаана нь бол эрдэс витамин тийм ээ. Эрдэс бодис витамин, ус энэ бол энерги хангахгүй. Түүний эсрэгээр витамин B1, витамин C, витамин B-ийн төрөл кали, төмөр зэрэг нь бол харин тураах үйлдэлтэй гэж үздэг байхгүй юу. Жишээлбэл кали болвол одоо гэцэн замд өөхтэй нэгдээд ингээ гадагшилчдаг. Ийм болохдоор тэр тураах үйлдэл автай байна. Тэгээд одоо ер нь Германаас судалгаанд авчлах юм бол тарган хүмсүүд харьцангуйгаар кальц дутагддаг гэж байгаа. Тэр кальцтай хоолыг идэхгүйгээр л өөхд мохтом өөр зүйлийн хоолыг их идэж яана л гэсэн үг байхгүй юу. За ийм болохдоор энэ талд анхаарах хэрэгтэй. Тарган туранхай байхын чинь гол асуудал бас таны өнгөрснөө амьдрал чинь зохисгүй байсныг л харуулж байна. Тийм болохдоор та амьдралдаа сонголт хийх хэрэгтэй, эрүүл мэндийн тухайтай суралцах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, эзэмших хэрэгтэй, өөрийг нь зөв хөтлөх хэрэгтэй. Ингээд та туранхайчгүй, тарганчгүй, биеийн тэнд одоо өөрийн биеиндээ тохирсон юм биеийн хүндтэй болж чадах юм бол латай эрүүл байр урт насалж чадна гэж би итгэж байна.